Энэ бүх төлөвлөж байна. Цагдаагийн дуйл 3 дугаар дэвтэр. Өршгөн тасардаггүй хэрэг. 1950-ад оны үед хөдөө гарсан дуйлаанд хэрэг. 1970 оны 1-р сард Нэгийн яамны намын үүрийн товчооны гишүүдийн хурал болж намын идэвхтэн ажлын хариуцлага сайтай дэд эрдэмтэн Догсом гэдэг залууг наманд орлогч гишүүнээр элсүүлэхээр авч хилцжээ. Догсом яамандан нэр хүндтэй боловсрол сайтай шилдэг залуу боловсон хүчин байж намын үүрийн товчооны хурлаар Догсмыг ангуудаа хилцгээс татгалзаж түүний хувийн амьдралын зарим асуудлыг шалгаж үзэхээр болов. Догсмыг товчооны хуралд оролцуулсангүй гэнэ. Намын үүрийн дарга нь ямар нэгэн орлогч сайд байжээ. Хурлын дараа намын үүрийн дарга нь аминчхнаар чи яагаад овгон өөр хүнээр нэрлсэн бэ гэж өөрийн амьдралын хамгийн нууц нэгийн явдлыг хөндөж асуулаа. Догсом жаахан боломгдож өөр хүнээр овглох юм байхгүй. Би бүтэн өнчиг хүн. Хэнзэ гэдэг бол миний хуур ээж. Дүү бид хоёрыг өдий зэрэгт хүргэсэн юм гэжээ. Чи яагаад аваараа овглох дургүй байдгийг гэж дарга асуулаа. Би аавыгаа мэдэхгүй гэж Догсом хариулжээ. За яах вэ? Бид энэ асуудлыг шалгая. Бидэнд ийм мэдээлэл ирсэн юм. Хайхрахгүй орхиж болохгүй. Түүний дараа намд элсүүлэх асуудлыг шийднэ гэжээ. Догсом маш их гудаж тэр асуудал яагаад сөхөгцнийг ихэд гайхаж байлаа. Намар цаг налайж их тал хонгортон шаргалдаж алсын цэнхэр уулсан оройд мөнгөн цагаан засаг ялалзсан. Өдөр болгон зил татсан шуудын суваа цэлмэг тэнгэрээр хошууран одох бөгөөд гангаралдах дуун сэрсэр салхины шивнээтэй хосолж нэгэн янзын уян гулам бадран дуурсан. Цог өвгнийх 2 хүүтэйгэн 3 гэрээр ойрын нүүдэл хийж их талын дундах бэсрэг хідэн толгодын өвөрт буугаад байлаа. Нутгийнхан энэ толгодыг 5 толгой гэнэ. Дээр үед хар орцог гэдэг байсан гэж. Том хүү дэндвийн ихнэр бүжин тулгар бийтэй намрын сүүл сар төрөх байхаа гэж бодон гэр зурхан байв. Бүжин 25 настай сайхан уртхар үснийхэн огт сувдан шигтгээтэй мөнгөн сам хатгаж хоргой хэмжээртэй тухайн илэгдсэн ногоон торгон дээлтэй 3 гэрэн хэсэж өдрийг өнгөрөөнө. 2 хүүгийн элээдэн 5 настай, баг нь 3 настай. Одоо тэр хүүхдийн охин байгаасаа гэж сэмхэн мөрөөдөн. Баг хүү дундвын ихнэр долгор дөнгөж 20 хүрсэн ч 2 настай ганц хүүтэй түүний эрхлүүлэн цагийг барна. Цог өвгөн эхнэр чанцалтайгаа хоёул амьдрна. Үнээс ах хонь мал эргүүлэх, аргал дүүх, гол ажлыг зарц бүсгүй хинзээ, хэнийг ч хүргэхгүй ажилдаа төөрдөхгүй хийж амжина. Дэндв домдов хоёр сайн мөр унаж, сайхан мэл дохож, намарчандан буусан зэрэгэлдээ сумын айлуудаар орж гарна. Аав хүү 3 сайхан ганц хөрөг дайлантай нутаг усандан биелгэж амьдралтай. Цог өвгөн гаравч оровч хэдэн адуундан ам тавина. Ингэж нэг хот айлын нэг янзын амьдрал ээлж халаагүй үргэлжлэнэ. Энэ намар урдын эдэл болдгорон болж айлуудч намарчандан буудгаран буугаад байлаа. Зарц хинзээ өглөө арг үрж 1000 шахам хонион бэлчээж гарна. 2 бэр хатан ээжтэйгээ нийлж аваад нутаг усны хов жив хоршоон дэрсэн сонин барааны тухай ярьж хоцорно. Тэнгэр бүрсээж алсын цэнхэр уулс өтгөн бараан үүлэнд умбажээ. Хинзээ өрхөн татаж хуурай аргал хормойлж орж ирээд тулганд гал өрдөн ширмэн тогоонд ус хийж ууранд нүдсэн атга цай хийчгээд дэндв тэгээд дондвын өрхийг татлаа. Хинзээ ороод ир гэх бүжингийн дуугаар орвол дэндв хурган дотортой хөх чатар дайлан хөдөрж гисэн хомрон зогсож байлаа. Бүжин навчин хэтэ цэнхэр торгон хурган дотортой дээлэн өмсөж менжин сортой малгаагаан хилтгэдүү тавьчихсан жаахан тонирхуу ороо сандайлан сууж байлаа. 2 хүүхэд нь хомроо нойрсож байгаа харагдав. Цаад 2 өгшөндөө цайг нь хийж өг. Яв гэж дэндв зандарлаа. Хэрэггүй наана байж гэж бүжин хэлв. Тэр хоёрыг муудалцчихъя гэж ойлгосон зарц бүсгүй бушуухан гарлаа. Өвгөн эмхэн хоёр ч босож тэнгэр ажихаар гарахтаа том хүүгэндээ ороод чимээгүй болчихв. Хинзээ хэрэгт дурлан цааныхан дэжиг хангаадан өргөчхөөд дэндвийн гэрийн гадна очиж чагналаа. Бүжин уйлж заавал хэлнэ хэмээн дуун чангарав. Гуйлгчныг хөөгөөд явуул
гэж цог үгэн зандарахад дэндв хэлээд үзээрэй гэж занхан сонсогдлоо. Эмгэн тэднийг аргадаж "Хүүхдүүд минь ээ, хил амаан олз, нэг нэгэндээ тунирхаад яах вэ?" гэж хэлхэн дуулдана. Хинзээ буцаж ороод цайнаасан хомрын арслантай авдар дээрх дагли мөнгөн цогцсон дүүргээд зистунхунд цайгаан уудлав. Цог өвгөн орж ирээд хар цагаан дуугүй дээлийн өмсөж гарахад эмгэн үүдэн дээрээ түүнийг зогсоож "Өвгөн минь ээ, хүүхдүүдийнхээ явдалд оролцоод хэрэггүй, цайгаа уу" гэж хэлв. Цог урдаас нь дөрсгийн харснан "Ойлөгч минь амаан тат" гэж зандрав. Удалгүй бүжин орж ирээд "Хинзээ чи морь авчирч имэлээд хоёулаа багийн хуралд очино" гэж хэлээд гарав. Хинзээг мөнгө хазаар авахар ороход бүжин хоймрон аав хүү хоёр тулгын хаан хоёр тал зогсчихсон байлаа. "Морь дүргээ аваад ир" гэж бүжин айж төгссөн дугаар хэлэхэд нь цог өвгөн Хинзээгээс хазаарын булаан авч "Бушуухан хонио бэлчээгээд явчих" гэж зандрав. "Чи өнөөдөр ханд явахгүй, надтай хамт бай" гэж бүжин гуйхад нь Хинзээ төрөх болсон доо гэж бодон эргэлж зогсоход цог өвгөн тэргийг харахгүй муухай харзаар "Зайлчи, хонио бэлчээ" гэж зандрав. Зарц бүсгүй ундаан жолигтой ууж чадлагүй арга үрж хонио бэлчээ явахтан эргэж харвал баг хүү дондов хүүгийн хөтлөн ахын дан орж байгаа харагдав. Үнс хайдаг зүүн урдах жижигхэн гүвэн дээрээс ахаад эргэж харвал дондов хоёр хүүхдийн хөтлөн аавын дан орж байжээ. Хинзээ хонион зориуд эргүүлж оорцог толгодын ингэр тогтоочхоод толгоон орой дээр гарч гэрийн зүг харлаа. Эндээс 3 гэр тодхон харагдав. Дондов морион эмээлж цог өвгөн номхон харагч байгаа дэндвийн гэрийн үүдэнд хэвтүүлж хомнож байгаа харагдав. Хинзээ тайвширч хонион эргүүлэхээр явжээ. Удалгүй цог өвгөн хоёр хүүтэйгээ 2 сагс тэгнэж атсан ачаатай тэмээ хөтлөн их л яаруу байдалтай хөхгүйн дээгүр даваад явчихав. Нар жаргахаас өмнөхөн Хинзээ арга дүүрэн аргалтай дээр нь шавг төөж даруулаад хонион тогтоож орхиод гэртээ ирэв. Дэндвих гэрийн зөөгөөд барьчихсан байгаа жигтийнхэн гайхаж өвгөний дорвол бүгд нэг л дүнсгэр царайлж байжээ. Эмгэн буруу хараад хэвчихсэн өвгөн тамхи баагуулж 2 залуу сур илдэд суун. 3 жаалхуу нэг мөсөн жихэр барьчихсан шагаагаар тоглож байлаа. Хинзээ тэдний царайнаас нэг юм болж дээ гэж гадарлаад цайжуусангүй ус авахаар сум хувин үүрч ходог руу явжээ. Төөний гэрийн бүсэнд хавчуулсан сум хувингийн бөглөөг авч байхад өвгөн "Та хоёр битгий олон донгосоод байгаарай" гэж хэлхийг хальж сонсов. Хинзээ ходог руу явах замдаа дэндвэнхээр орж бүжингийн би ямар байгааг асуух далмаар шагаахаар эргэвэл цог өвгөн араас нь гарч ирээд даллав. Хинзээ тосч очиход өвгөн шалхан буурсан улаан үдэрийн ширтэн байж "Битгий олон донгосоод байгаарай. Бүжин уурандаа багтраад өнгөрч хөлөө" гэж палхийтэл хэлв. "Өглөөх нь зүгээр байсан шүү дээ" гэж гайхсан зарц бүсгүй дуу олдон ухарч нулимсан арчлаа. "Харин тийм, чи түүнийг цочмог ууртай гэдгийг мэдэн шүү дээ. Ийм л хачи явдал боллоо" гэж өвгөн юу ч болоогүй юм шиг тайван хэлв. Хинзээ юу ч хэлж чадлагүй хоосон гэрийн буурны зүг санаалдан харахад цог өвгөн шалхийдл шүлсэн хаяад хөнгөн санаалдаж "Сайн барь минь байсан юмсан. Одоо яа гэхэв? Хойд хурдахын бас амжуулчлаа" гэв. Тэгээд гэж арай ядан хэлээд зарц бүсгүй өдрийн ачаатаа тэмээ хөтлсөн тэр 3 явсан хөтлийн зүг хялам хийлээ. "Ажил явдал нь амархан бүтлээ. Самыг эвлийн хурлаас ирэхээр нөөн" гэж цог өвгөн хэлв. Хинзээ худгаас ус авах гэж жил болжээ. Эйлдэхэн сайхан ажтай, гойж гангалах дуртай бүжин үхрэн ширэн ховоо дүүрэн ус дотроос сэмх ажаад байх шиг хонд битгий надтай хамт бай гэсэн санаанаас гарахгүй зовоно. Сүүлдэн ухар мөчөд зарц бүсгүй муу ёроор намайг хань татаж байж дээг сэжиглэн бушуухан гэрийн зүг явжээ. Орой лам сумын эвлийн үрийн хурлаас ирж баахан харамсан 3 гэрийн дамжин болцсойд л уйлжээ. Хэзээд ачлагны тэмээ бэлэн байдаг болохоор тэр 3 айл маргааш өглөө нэртэй гэгчин нөөхөр гэрэн буулгаж байтал эмхэн гэнтхэн нас барав. Сая л уйлж халаглах хослуулан гашуудцгааж эмгэнг бууцсан дээрэн орхиод бушуухан нүүцгээжээ.
удалгүй өвөл болж анхны цав цагаан зас бараан дэлхийг цадиггүй сайхнаар хучин инхрээлж гоёв. Өнгөрсөн бүхэн мартагдаж, өнөөгийн юмс үзэгдэлд хуурдагдан сатаарч, өдөр хоног хийсэн өнгөрөхийг анзаарсангүй. Хинзээ нэг өдөр хонин хариулж явтал хөдөлгөөн мөртөө цан хүрэх савсуулсан албаны болтой залуу ирж уулзав. Тэр албаны хүн элдв юм хэрэгт урлан асууж шалгаажээ. Хариулахад төвхтэй биш учраас хинзээ дуртай наргагүй хариулв. Тэр хүн сүүлдэн эмгэн бэр хоёрын өхлийн тухай баахан юм шалгаав. Зарц бүсгүй энэ удаа бодож санаж явсан юман хэлж цэрээ онгойлгожээ. Чи бүжинг юу хэлэх гэснийг мэдхүү гэж тэр хүн байцаав. Мэдхгүй. Цаг өвгөний хэр баяа айлв? Баян алаа. 8 арилжа хийдгүү. Мэдхгүй. Дэндв юу хийж байна? Тэр 2 хүүхдээ аваад зэрэгэлдээ сумын ганга ишгээдээ суучсан одоо тэндэ байдаг бах уу? Тийм бэ. Гэж тэр хэлээд явхтан хэн нэгэн хүн чамтай хэн ирж уулзав гэж асуувал тэмээний ирэлчин ногттой ботохтой харагчин хайж явна гэж хэлээрээ гэд шулуухан давхаад явчихв. Орой хоол идсний дараа цаг өвгөн гэнтхэн өнөөдөр чамтай хэн ирж уулзаа суугаад байв гэж шаллаа. Ботохтой инг хайсан хүн байна лээ гэж зарц бүсгүй хэлв. Сумын хэлтсийн төлөөлөгч Жамц сумын эвлийн үрийн хуралд сууж угаад хүүхнүүд бүжингийн тухай шимрэлтхийг сонсжээ. Нэг нь хулгайч нар л алаа биз гэж хэлхийг дуулаас сэрдэхийж мөшгөж эхэлсэн юм. Сарын дараа Жамц ганцаараа бүжин хайсан хадан дээр ирэв. Цогцос шинхэн цасан дарагдаж урт үснийх нь үзүүр цасан доороос салхин цэрвгэн хийсгэжээ. Өнөг чон талын ичгсэн чи цээжин бие хүзүү толгойн бүтнээрэн байлаа. Жамц хүзүү толгойг нь сүхээр тас завчиж аваад шуудаад хийж ганцгалж давхсаар сумын төв дээр ирлээ. Дондов айл хэсэж яваад нэгэн жигтэй юм дуулж аавдан ирж хэлжээ. Цогч сэрцгийж худлаа байлгүй. Өгсөн хүний толгой яадаг байна? Нохой зугаад яваа байлгүй гэж хэлв. Үгүй гинэ. Хүүрийн дэргэд сүхвэсэн гин. Энэ үг аав хүү хоёрын хүзүүгээр завчаад хаях шиг л болов. Өвгөн шүн нойргүй хоноод өглөө эрт сайхан улаан атаан унаж том хүүтэйгээ уулзахаар явжээ. Дэндв зэрэгэлдээ сумын цуутай ганган өөхөн хишгээтэй жаргалаан эдэлж байлаа. Хишгээ сайхнаас гадна хилэмги хэний ч үгээр уургалж чаддаг ажээ. Сумын наадам дээр хишгээ хэнцэр дэгжин эр дэндвийг ганц харц чулуудаад л уургалж авсан юм. Нууц янагууд улам дотносож сал шахацхаа мэдэхгүй савл хийвэл тэрвэрлдээд хэвдэж байдаг болжээ. Хишгээ төөнийг эхнэртэй бүр 2 хүүхэдтэй 3 дахь нь удахгүй гарах гэж байгааг мэдсэн ч сууя гэж хошууд сорвойлхон гуйх болжээ. Дэндв эхэндээ цааргалж байснаа эхнэр хүүхэдгөө уулж яах вэ гэж бодов. Мууг модон улаатай гихчээр нэг л өдөр бүжин нөхрийнхөө паянг дуулаад жигтэйхэн уурлах болов. Гэр дотор нь үргэлж тар тур хийхийг өдөр шөнөгүй бор бохсхийг завгүй зарц бүсгүйгээс бусд нь андахгүй болжээ. Дэндв сүлдэн хишгээтэй суун гэдг нь тулгар биетэй эхнэртэй хэлв. Бүжин босон харайж шинхэн дээл хувцсан өмсөж морь аваатар би багийн уралд очино. Бүгдийн нүүрэн дээр чамайг аавтайгаа нийлж яаж амтны адуумал хулгайдгийг чинь хэлнэ гэж дайрав. Дэндв аргадж үзээд зоргоорон эхнэрийнхээ шийтсэн санааг нугалж чадсангүй ажээ. Дэндв эхнэрээ нас барсны дараа 40 соногийн гүйцээ чадлагүй хишгээр үгэн давхиж очиход цаадах нь 2 хүүхдийн аваад хүрээд иргэжээ. Дэндв чудлагүй нууц амрагтайгаа амьдарч байтал өвлийн нэг өрөө аав нь жигтэйхэн даарчгсан нэг л чухал ажилтай яваа бололтой хурч ирэв. Цог өвгөн орой бараа хураадаг илүүгээрт орж угаад за болгоон байлаа. Өнөөхөө чинь толгойг тастаа таваад явчихсан гин гэж шимнэв. Шүү? Арай худлаа байлгүй. Эргэлзэх юм алга. Би өөрөө очаарсан. Ногоон Жамцал шин шиживаад үнээр авчихаж өөр хэн байх вэ? Гурвуул үг боцохгүй шүү. Уурандам багтарч унаад өнгөрчихсөн гэд ясан цайдл суугаад байна шүү. Та тэсх юм уу? Тэснэ. Эсвэл тас чимээж угаад өгөх нь биз? Гэж ярилцав. Маргааш нь цог өвгөн яаран босчээ. Төлөөлөгч Жамц сэжигтэн өвгөн хүүрүүгээ явлаа гэдгийг дуулаад дагаж ирээд тэдний шимнийг бүрэн гүйцэд сонсоогүй ч гэсэн нэгэн хувилдаан зохиож байгааг баттай мэдж авлаа.
Жамс хүүхний хүзүүг өөрөө өнгөсгөөж өвчөж хэрэгтэй юман олж цасан шуурхтай нэгэн өдөр шарлийнхан дэргэд аваачиж хайжээ. Жамс хүн амны онц ноцтой хэрэг гэж үзээд аймгийн прокурорт очиж сэжигтнүүдийг баривчлах зөвшөөрөл хүсв. Прокурор бүхий л явдлыг сонсоод хүүхний толгойг авахад гэрч шинжилгэхэд гэрч дутуу байна. Наад чинь няцаагдан даа гэв. Жамс 3 дахин гуйж байж цог нарыг баривчлах зөвшөөрөл авч өртөөгөр давхиж ирлээ. Түүнд туслуулахаар 2 хүн аймгийн цагдаагийн газар гаргаж өгчээ. Цог дондов хоёрыг баривчлах үед Дэндвийг нөгөө сумаас барьж аймгийн төвд хамт хоржээ. Тэд мал хулгайлж өөр сум руу гулсуулж зардаг байснаа дорхнон хүлээв. Жамс дараа нь энэ хулгайг чинь та нарын эхнэрүүд мэддэг байсан уу гэж шаллаа. Хэн нь цааргалгүй мэддэг байсан гэж улайв. Хэн нь энэ тухай багийн уралд очихтан хэлнэгээ сөрдүүлсэн гэхэд хэн нь ч дуурсангүй. Сүүлдээ тэд бүжинг уурандам бахардж өгсөн. Жирэмсэн 2 баг хүүхэдтэй авгаа нөхөртөн хаягдахтан бахардах нь байтугай боож өхөн үздэй гэж зүтгэв. Хуулийн өмнө тэд сүүлдээ үннээ хэлж аймгуужээ. Хамаг хэргийг цог өвгөн хүлээж би түүнийг багал зурдсан юм аа. Энэ 2 хүүхдийг амь хэлтрүүл намайг шийтэг гэж гуйв. Бүжин ална гэдгийг мэдээд хинзэг дэрэгдэн байлах гэж гуйж байжээ. Хулгайн хэрэгээ нуух гэж өвгөн бэрийн багал зурдаж алаад тэр дорн хээр аваачж хайжээ. Үннийг мэдсэн хөгш нь маргааш нь цус харван өөд болжээ. Энэ явдал нийтэд илэрхий болоход баг бэрн хүүхдээ аваад төрхөмдөн буцав. Хишгийч орон нутагтаа шингэх аргагүй болж хөгшин ихэн дагуулад өөр сум руу нүүжээ. Цог өвгөн даалтаар гэртэн гарч ирээд хор идэж өгөхөд 2 хүтэн дээд хэмжээ оноож 10 хоногийн дараа тогтоол ёсоор гүйцэтгэжээ. Хишгийг шийтгсэнгүй ажээ. Өшөр нь хишгээтэй суух гэж авгаагаан алаагүй, хулгай хэрэгээ нуух гэж авгаагаан алсан гэж үзв. 2 баг хүүхэд зарц бүсгүй 3 олон зуун малтай үлдлээ. Хинзээ 2 хүүхдийг ээж шиг нүсгэж мал хөрөнгөнд харж ханджээ. Хинзээ сүлдэн малын хүчрхэн болоод нэгдэлд өгч 2 хүүхдийн авч хот руу явсан байна. Догсмыг 2 сарын дараа намд элсүүлжээ. Яамны үүдний жижиг өвгөн догсмын ээж аавын тухай сайн мэддэг нэгэн байж, харин догсом энэ өвгөний тухай юу ч мэддэггүй байсан учраас өвгөнтэй дотно байсангүй. Өвгөн үүнд дургүй нөхөрч өөсөв хардаг байлаа. Намын гишүүнд элсүүлнэ гэдгийг мэдээд намын үрийн дараагад хов хүргэсэн дээр байж, асуудлыг шалгаж үзээд намд элсгэд харчлах юмгүй гэдгийг жижиг өвгөнд учрлав. Өвгөн сүултэн эвгүй юм хийсэндэн санаа зовж ажилласаа өөрийн хүсэлтээр гарчээ. Хүмүүсийн ярилцах нь хэдхэн хоногийн дараа гэнэт нас барсан гэж ярилцах юм билээ.